Хамгаалах хувцас өмсөх дараалал. Хамгаалах хувцас хэрэгслийг Эрүүл мэндийн сайдын 2019 оны А537 дугаар тод тушаалын 7 дугаар хавсралтыг баримтлан ногоон бүсэд ажлын хувцас, урд ханцуутай даавн цамц өмдөдөр дараах дарааллыг баримтлан өмснө. Гарын ариун цэвэр сахин. Комбинзон өмснө. Комбинзон нь шингэн нэвчихгүй материалаар хийгдсэн байх бөгөөд биеийн хэмжээнд тохирсон бариу биш байна. Өмсөхийн өмнө комбинзоны бүрэн бүтэн байдлыг нэг бүрчлэн шалгана. Усны гутал өмснө. Комбинзоны түрүүг усны гутлын түрүүний гадуур гаргаж өмснө. Дотор бэлийг өмснө. Бэлийг өмсөхийн өмнө хий оруулж урагдсан цоорсон эсгийг шалгана. Дотор бэлийн комбинзоны ханцууны дотор талд байна. Гарын бугуй ил гарахаас сэргийлж комбинзоны ханцуун дахь уяаг эрхий хуруундаа гогдож өмснө. Уяагүй тохиолдолд нүх гарган эрхий хурууг гогдож өмснө. Амны хаалт болон нүдний шилний бүч үстэй орооцолтохоос сэргийлж комбинзоны малгайны дотор талд нэг удаагийн малгай өмснө. Амны хаалт зүүн. Халдварын эрсдэл өндөртэй үед шүүлтүртэй амны хаалт зүүх бөгөөд маскны аяг хэсгийг алга дотроо бүчийг гарны ард талд сул унжуулж байрлуулан ам хамрын хэсэгт аваачин бүчийг нэг нэгээр нь толгоон ар хэсэгт зүүнэ. Маскны металл хэсгийг хамрын хэлбэрт тааруулан дарж огцом амьсгаа авч үлээн битүүмжлэл сайн байгаа эсгийг шалгана. Нүдний шил зүүн. Нүдний шил зүүхийн өмнө бүрэн бүтэн байдлыг сайтар шалгана. Онгорхой цоорхоогүй, сандалтаас сэргийлсэн, зураас үсээгүй байвал зохих бөгөөд нүдний шилний доод хэсэгт амны хаалтны дээд ирмэгийг дарсан байна. Үүний дараа комбинзоны малгайг өмснө. Комбинзоны цахилгааныг гүйцэд татаж өмснө. Урд хэсгийн наалтыг наана. Харааны шил тогтмол зүүдэг эрүүл мэндийн мэргэжилтэн нь нүүрний хаалтыг нүдний шилний оронд хэрэглэж болно. Гадна бэлийг комбинзоны ханцууг даруулж өмснө. Бэлийг өмсөхийн өмнө хий оруулж урагдсан, цоорсон эсгийг шалгах бөгөөд комбинзоны ханцууг даруулж өмснө. Хормогчийг шаардлагатай үед буюу шингэн үсрэх, цацагдах эрсдлэгтэй үед өмсөх бөгөөд бүрэн бүтэн байдлыг шалгаж өмснө. Хамгаалах хувцас хэрэгслийг халдварын эрсдэл дунд буюу шар бүсэд зөөлөн хөдөлгөөнөөр дараах дарааллаар тайлна. Гаднах бэлийг тайлна. Бэлийг бохирдол багтай буюу бугуун хэсгийн дотор талаас барьж нэг гарын бэлийг тайлж нөгөө гар татгана. Нөгөө гарын бэлийний дотор талаас дээрхийн адил гадагш эргүүлж тайлна. Комбинзоны цахилгааныг доошлуулж малгай хэсгээс эхлэн комбинзоны гадна талд гар хүрэхгүйгээр дотор талаас нь гадагш эргүүлэн хумих байдлаар тайлна. Усны гутал тайлна. Усны гутлыг халдваргүйжүүлэх уусмалд дүрж уусмал шингээсэн хөвөнгөөр гутлын түрүүний дээд хэсгээс доош эргэлдүүлэх хөдөлгөөнөөр халдваргүйжүүлээд тайлна. Дотор талын бэлийг тайлна. Дотор талын бэлийг гадна бэлийний нэгэн адил тайлна. Гарыг санитойлоор арчиж хариутгана. Нүдний шилээ тайлна. Толгойг баг зэрэг бүхэж нүдний шилэнд гар хүрлгүйгээр шилний бүчнээс барьж дээш ургаж татах хөдөлгөөнөөр тайлж этилийн спирт бүхий савнд хийж халдваргүйтгэн. Гарыг санитойлоор арчиж хариутгана. Амны хаалтыг тайлна. Амны хаалтыг тайлахдаа толгойг баг зэрэг бүхэж, хоёр бүчийг толгойн ар хэсэгт нийлүүлж бариад дээш ургаж татах хөдөлгөөнөөр тайлна. Гарыг санитойлоор арчиж ариутгана. Нэг удаагийн малгайгаа тайлна. Гарыг санитойлоор арчиж ариутгана. Жиж халдваргүйтгээд дахин хэрэглэж болох усны гутал, нүдний шил, нүүрний халхавчаас бусад хувцас хэрэгслийг хог хаягдлын шар ут бүхий таглаатай савнд хийгээд халдваргүйжүүлэн устгана.